За сайн уу манайхан Crime Story суугтай авид тавтай морил та манай сүгийг анх удаа сонсож байгаа л энэхүү сувг маань босын явдал болон бодит гэмтэргийн талаар яадаг сувг байгаа. За энэ удаагийн дугаараараа Америкийн нэгдсэн улсын цаазын ялгасан 5 эмэгтэй одоо үйлцэн аимшигт гэмтэрэг болон одоо цаазын ялгаасаа өмнө хэлсэн хамгийн сүүлийн үг. За тий хамгийн сүүлийн хоолоороо ямар хоол захиалж ийсэн талаар ярихаар сонирхолтой бичлэг бэлтгэлээ. За ингээд шууд тэр рүүгээ орцгоё. За Америкийн нэгдсэн улсад бол 1976 оноос эхлээд албан ёсоор хууль ёсны дагуу цаазын ялгийг бол хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Цааш 1976 оноос 2025 он хүртэл нийт 1633 хүн бол цаазын ялгаар амнасаа алдснаас 99% нь эрэгтэй, за 1% буюу 18 нь бол эмэгтэй хүн байсан байгаа. Үүнээс харахад бол цаазын ял авах хэмжээний аимшигт гэмт хэрэг эрэгтэй хүн бол эмэгтэй хүнээс бол хит одоо хуваар илүү үйлдэх нь харагдаж байгаа. Хүү түүхэнд 18 эмэгтэй хамгийн одоо харгас хэрцгий гэмт хэрэг үйлцэн 5-ын талаар өнөөдөр ярихаар бэлтгэсэн байгаа. За хамгийн ихний эмэгтэйг бол Margie Wilma Barfield гэдэг 1932 оны 10 сарын 29-нд North Carolina-д өсөж төрөнсөн юм бүсгүй байгаа. За бага багт нь бол Wilma-г аав нь бол маш их зодож хүчирхийлдэг байсан. За тэгээ 1949 онд 17 наснда одоо тухайн хүчирхийлэлтэй байгаа гэр бүлээсээ холдохын тулд одоо Wilma бүсгүй Thomas гэдэг залуутай бол гэр бүл болдог. За тэгээд тэр залуутай гэр бүл баснаас хойш бол Wilma-гийн аим шиг гэмтэргүүд бол хийгдэг. Wilma бол нийт 6 оны амнасыг үл хөнөөс эргээр бол цаазын ял авсан байгаа. За хэрхэн хөнөөсөн бэ гэхээр за хулганы хор юм уу эсвэл одоо ижил зүтэй маш тийм хүчтэй хорийг одоо тухайн өмнөхөө хоолнд нь эсвэл уух юмд нь хийгээд идүүлдэг байсан байгаа. За тэгээд тухайн одоо хор нь бол нэлийн юм хүчтэйгээр нөлөөлөд шууд нэг хэдэн минутын дараа газар дээрээ ингээд нас ордог тийм хоруудыг бол өгж 6 оны амнастанд бол хүрсэн байгаа. Wilma-гийн хамгийн анхны хохирож бол одоо Thomas Taylor гэх хамгийн анхны нөхөр нь байгаа. 1969 онд бол Wilma гадагшаа гараад буцаад ирэхэд нь бол гэртээгээ нөхөр нь бол одоо дотроо өөрөө ингээд шатсан байдалтайгаар бол байж байгаа. Тэгээд Wilma бол тэгтээ энэ хэрэгт бол буруутгагдаагүй. Гэхдээ Wilma-г бол энэ хэрэг бол үлцэн гэдэг дээр бол хүмүүс бол бас сэжгэлдэг. Тэгээд яг цаазын ял авахд одоо хүргэсэн одоо гэмт хэрэгүүд манад 1971 онд эхэлсэн байгаа. За 1971 онд Wilma-гийн хоёр дахь нөхөр болох одоо Jennings Barfield бол одоо гинэд зүрхэн зогсоод бол өнгөрчдөг. За дараа нь бол Wilma түүнийг бол хордуулж асан гэдгээ бол мэдүүлэгтээ хэлдэг. Дараа нь бол түүний ээж 1974 онд бас гинт биеийн өвдөд. За тэгээд өвчнүүд ийлэхгүй бол нас ордог. За тэгээд сүүлд бас ээжигээ бол хордуулж асан гэдгээ бол Wilma эмэгтэй бол мэдүүлэгтээ хэлдэг. За тэгээд өөрийнхөө хоёр нөхөр за тэгээ ээжигээ бол ингээд ойролцоогоор 5 жилийн дотор бол хордуулаад бол алдсан. Тэгээ ямар нэгэн одоо сэжиглэх одоо цагдаа нарт бол ерөөсөй баригдаагүй. За тэгэж явж байгаад 1977 онд бол нийт 4 хүний амнасыг бол хөнөөсөн байдаг. За эхнийх нь бол Thomas гэдэг бас Wilma-гийн найз залуу байсан. За тэгээд Wilma сүүлд одоо мэдүүлэгт хэлэхдээ одоо пивэнд нь за тэгээ хоолнд нь бол хоёуланд нь хулганы ор хөөхөд идүүлсэн. За тэгээд тухайн залуу маань найз залуу маань л нэг хутаагүй насарсан гэж бол мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Wilma эмэгтэй тэгээд нөгөө юм хөшин настай хүмүүсийн юм асардаг юм ажил хийдэг байсан. За 1977 онд болохоор юм Wilma-гийн бас асардаг байсан Dolly Edwards гэх эмэгтэй болохоор гинт бас одоо ямар нэгэн шалтгаангүйгээр гинт өнгөрдөг. За тэгээд бас яг 1977 онд Jenny Lee болон Taylor гэдэг бас Wilma-гийн асаргаанд байсан хоёр хөшин настай хүн бол гинт өнгөрдөг. За тэгээд мэдээж нөгөө хөшин настай хүмүүс учраас нас ороход бол Wilma-г бол хордуулаад алчлаа гэж цагдаа нар бол огтхон чижилээгүй байдаг. За тэгэхээр ер нь бол 1971 оноос 1977 оны хооронд өөртөө одоо холбоотой байсан. За эсвэл ажилтайгаа холбоотой ийм одоо 6 хүнийг бол Wilma харагч одоо хордуулж асан гэдгээ бол мэдүүлэгтээ хэлсэн байдаг байгаа. Wilma эмэгтэй бол ерөөсөө тийм тогтвортой ажил орлогогүй тийм харт эмгэнд бол дутсан эмэгтэй байсан. За тэгээ ойр дорны хүмүүсээ нэг нэгээр нь одоо мөнгөгүй болохоор хаалаад эд хөрөнгийг нь булааж авах зорилготой бол хасан гэдгээ бол хэлдэг. За тэгээд мөнгөгүй ер нь бол басан хугацаа нь болохоор 1974 оноос хойш одоо нэлийн гайгүй байж агаад 1977 онд бол гинт бас маш олон мөнгөний хэрэг гараад маш олон хүний амин хүрсэн гэдгийг бол хэлдэг. За тэгээ хулганы ор юм уу ер нь бол тийм хортой байц ингээд хүн идэхээрээ одоо бүхний биеинд орохоор тухайн хүний хууч өвчнийг одоо хамгийн түрүүнд ингээд сэргээгээд
ер нь бол гинти тийм ээ. Тэгэхээр ер нь бол хохирогч нар маань бол өөрөөрөө одоо өвчний улмаас өсөн юм шиг бол харагддаг байсан. Тийм учраас Бэлма эмэгтэй бол баригдахгүй явсаар агаад 1978 онд бол баригдсан байгаа. За тэгээд ер нь бол өөрийнхөө одоо үйлцсэн бүх эрхээ бол хүлээдэг. За тэгээд Америкийн нэгдсэн улсын шүүхээс бол түнд цаазаар ахуулах ялбал өгдөг байгаа. За тэгээд тухайн гэмт хэрэг баснаас хойш одоо 6 жилийн дараа 1984 оны 11 сарын 2-ны өдөр бол Бэлма эмэгтэй цаазаар ахуулдаг. За тэгээд энэ нь болохоор Америкийн нэгдсэн улсад цаазаар ахуулсан хамгийн анхны эмэгтэй хүн басан. За Бэлма эмэгтэй бол өгөхөөс өмнө нөгөө нэг цаазаар ахуулж байгаа хүнд хамгийн сүүлийн хоолыг нь болон хамгийн сүүлийн одоо үгийг бол хийх боломжийг бол олгодог. За тэгээд эмэгтэй бол хоолндоо Coca-Cola болон чипс захиалж идсэн байдаг. За тэгээд хамгийн сүүлийн үгээрээ болохоор би та бүгдийг нь марцсан, харин та бүхэн бас намайг мартаасаа гэж хүсэж байна гэж хэлснээр бол 1984 оны 11 сарын 2-нд бол цаазаар ахуулсан байгаа. За хоёр дахь цаазаар ахуулсан эмэгтэй маань болохоор Карла Такер гэдэг эмэгтэй байгаа. 1959 оны 11 сарын 18-нд төрсөн. За гэр бүлийнхаа бол 3 дахь охин болж мэндэлдэг. За Такерыг 10 настай байхад нь бол аав нь бол түүнийг өөрийнх нь хүүхэд биш гэдгийг олж мэдээд аав ээж нь бол хоёр тийшээ болоо салдаг. Тэгээд аав ээжийнхэн салтын шалтгаан болсон охин бол ер нь бол сэтгэл санаагаар нэлээд унаад 12 настайгаас эхлээд харт амиг хэрэглэж одоо эрчүүдтэй бэлгийн харьцаанд орж эхэлсэн байдаг. За ингэж явсаар Такер эмэгтэй 1983 онд 24 хүн настайдаа өөрийнх нь нэг найзтай хамт одоо харт амиг хэрэглэж хагаад Джеви Дин гэдэг залуугийн гэрт нь ороод одоо мотоциклийг хулгайлах зорилготой бол ордог. За тэгээд найз нь нөгөө мотоциклийг нь гаргах хооронд Такер бол эрэгтэй одоо унлахны өрөөлөн шууд ороод одоо алхахаар бол завддаг. За тэгээд шууд дээр нь гараад алхахаараа толохоор нь бол зохиж эхэлдэг. За тэгээд зохиулж байхдаа энэ мэдээж сэрээд ингээ ноцтолдод баг ингээ дийлэх гэдэг. Тэгээд нөгөө найзаагаа дуудаад нөгөө найз нь ирээд одоо Такерийн барьжсэн алхахаар хит удаа зогсны дараа бол энэ залуу бол тоошоо орноосоо ундаг байгаа. За тэгээд Такерийн найз нь болохоор нөгөө мотоциклыг гарах гээд өрөөнөөсөө гардаг. Тэгээд Такер бол өрөөнд нь бол найзаагаа хүлээгээд үлддэг байгаа. За тэгээд тухайн үед бол тийм залуу үхээгүй ингээ амт тэмцээд ингээ хөрхөд дуурайд исэн гэж байгаа. Тэгээд ингээ дуурайд байгаа нь ингээ Такерт нэлээд юм духгүй санагдаад байсан учраас нөгөө юм жоту байдаг штеп тийм том тийм жотугаар бол ингээ зохиж эхэлдэг. За тэгээд дийн залуу ингээ юусоо өхгүй байсан болохоор найзаагаа дахиж дуудаад цээжинд нь бол нөгөө жотугаараа доосны дараа бол залуу бол тэр дорол амьсгалуураад байгаа. За тэгээд залуу хүнээснийхаа дараа нөгөө Такер тэр өрөөнөөс нь гарах гэдгсэн чинь нэг хүн дуурахыг нь бол ингээд олж мэддэг. Тэгээд нөгөө Такер ингээд ханаас дуурайд байна гэд ингээд сонссон чинь нөгөө дийн залуугийн хүнжил дотор нь бол дахиад нэг эмэгтэй ингээд нуугдсан байгааг бол олж мэддэг. За тэд эмэгтэй болохоор ер нь бол нөгөө дийн залуугийн эхнэр интервал биш өөрөө бол тустай нөхөртэй. Тэгээд нөхөртөөгөө өмнөх өдөр нь маргалдаа. Тэгээд маргааш нь ингээд шоу үзэж хагаад дийн залуугийн дэс хонжоохтой бол ингээд харамсалтайгаар л Такер гэдэг энэ хүнтэй бол таардаг байгаа. За тэгээд нөгөө нэг Такер одоо тухайн эмэгтэйг харсан учраас мэдээж гэрч үлдээхийг хүсэхгүй учраас аална. За тэгээд шууд нөгөө жотугаа бариад бол эмэгтэй мөрлөө бол одоо шууд зоодог. За тэгээд зоосныхаа дараа ингээд дахиад ингээд ноцтолдод нөгөө жотугаараа ингээд тохиод ясан чинь нөгөө хүүхэн ерөөсөө өхгүй. За тэгээд нөгөө Такер дахиад нөгөө найз нь орж ирээд нөгөө жотугаараа нэлийн хүчтэй хит ингээд эмэгтэйг бол зоосон гэж байгаа. Тэгээд сүүлд бас баригдсныхаа дараа мэдүүлэх тэлхтэй одоо ингээд жотугаараа зоох болгонд эмэгтэй одоо эд эрхтнүүд нь гарч ирж байсан гэдгээ бол мэдүүлэхтэй бол хэлсэн байдаг. За тэгээд гэмт хэрэг баслын дараа 5-7 хоногийн дараа бол тухайн найзтайгаа бол Такер хоёулаа баригддаг. За тэгээд 1984 оны сүүлээр бол Такер болон түүний найзд бол он цэцгээр хүний амнаас нь хүрсэн гэдэг зүйл залтайгаар бол цаазын ял бол оноодог. Найз нь бол 1993 онд элхтний өвчнөөр одоо жамын суранаас ордог бол 1998 оны 2 сарын 3-нд болохоор Такер цаазаар ахуулдаг байгаа. Тэгээд Такер эмэгтэй цаазаар ахуулахаас өмнө хамгийн сүүлийн хоолороо нэг банан, нэг тоор, тэгээд нэг нооны салаад бол захиалж иддэг байгаа. Харин хамгийн сүүлийн одоо хийх үгээрээ болохоор нөгөө алсан хоёр хүнийхээ гэр бүлээс бол уучлалгүйдэг. За тэгээд бурхан надад бол амар амгалан өгнө гэж би найдаж байна. Бурхантай би одоо нүүрлэхээр явж байна. Та бүгдд чинь одоо хайртай шүү. Тэгээд
тэнд очиод та бүгдийг би харах болно. Намайг хүлээгээрэй гэсэн үгнүүдийг бол одоо хэлснээр 1998 оны 2 сарын 3-ны өдөр одоо тухайн гэмт хэргийг үйлснээс хойш 15 жилийн дараа бол цаазаар ахуулдаг байгаа. За дараагийн 3 дугаар эмэгтэй маань болохоор Scott A. McLaughlin гэдэг эмэгтэй байгаа. 1973 оны 1 сарын 13-нд бол төрсөн. За энэ эмэгтэй бол анх одоо ээжээсээ төрөхдөө бол эрэгтэй төрсөн. За тэгээ сүүлд нэрээ солиулаад Amber гэдэг нэртэй болсон учраас Amber гэдэг нэрээр нь бол дуудаад авъя гэж бодож байна. За тэгээ багт нь бол ээж нь түүнийг бол хасрамжийн газар өгчдөг. За тэгээ хасрамжийн газраас өөр гэрт өргүүлээд за тэгээ тухайн өргөж авсан аав нь бол бас нэлийн хүчээр хэлж цочдөг байсан гэж байгаа. За тэгээд багтаа бол 12 наснда эмэгтэй хүүхдийн хувцас өмсөх туртай. За тэгээ нүрээ бодох туртай. Уурт одоо юм парик мэрис зүүх туртай байдаг байсан. За тэгээ гэр бүлийн нугасаа зодож хүчрхийлдэг. Тиймэрхүү зүйлийг бол мэдээж хүлээн зөвшөөрөхгүй учраас одоо Amber маань л юм нууцаар одоо өмсдөг. За тэгээ ер нь бол юм ил трансгендер эмэгтэй гэдгээ бол хийх боломжгүйгээр нууж амьдэрсэн байна. За тэгээд 1992 онд 19 настайдаа Amber бол 14 настай охиныг хүчирхийлдэг. За тэгээд хүчирхийлсэн учраас бол sex offender гэдэг одоо бэлгийн хүчирхийлэгч гэдэг бүртгэлтэй бол болсон байдаг байгаа. За тэгээд ингэж явсаар Amber бүсгийн маань бол 2002 онд нэгэн эмэгтэйтэй бол одоо relationship тэг болдог байгаа. За тэгээ 2002 оны дундуур эхлээд 2003 оны бол хавар бол тэр салдаг. За тэгээ хэдий салсан ч гэсэн Amber эмэгтэй бол за тухайн үед бол эрэгтэй байгаа шүү гэдгийг та бүхэн ойлгож байгаа. За тэгээд Amber эмэгтэй манаас тухайн үед бол салтаа бол хүлээн зөвшөөрөөгүй одоо нэлийн юм токсик залуу байсан маа. За тэгээд салсан хэдий ч гэсэн нууцаар гэрт нь ордог. За тэгээд ингээ нууцаар ингээд хаардаг, ажил дээр нь очдог, гинт одоо цэцэг явуулдаг, эсвэл одоо сүрдүүлсэн тийм одоо захиа махаа явуулдаг байсан маа. За тэгээд эмэгтэй бол энэ талаараа ингээд энэ зүйл одоо 6 сар ингээд үргэлжлэлээ гэд цагдаад очиж мэдгдсэн. За тэгээд цагдаа нар бол Amber-ыг бол мэдээж тухайн эмэгтэйгээс бол хол байхыг бол сануулсан. За тэгээд хаяа одоо тухайн эмэгтэй айгаад байсан учраас ингэ цагдаа нар бол гэр ажил хооронд нь бол ингээ өөрсдөө цагдаагийн машинаараас ирж авдаг болсон гэж байгаа. За тэгээд ерөнхийдөө иймэрхүү байдлаар 6 сар ер нь бол тухайн эмэгтэйг ингээд сток хийж агаад за өөртөө нь бол батад нийлэхгүйг нь бол ер нь бол ойлгоод 2003 оны 11 сарын 20-ны өдөр 6 цагийн үед их ажлаа тарах үед нь бол эмэгтэйг бол хүчээр одоо X-ээ бол машин цуулгаад авч явдаг байгаа. За тэгээд ер нь юм токсик X-тэй байгаа. За тэгээд гэрийнх нь бол нөгөө ажлын цагаа тасныхаа дараа ирэхгүй болохоор залгсан боловч эмэгтэй бол уцаа авдаггүй. За тэгээд гэрийнх нь айгаад шууд ажил дээр нь очиод тэгээд ажлынхаа нөгөө гадаа байгаа машиных нь ойролцоо бол хуурсан гутхны байр бол юм цус байгааг бол гэрийнх нь бол одоо ажигладаг. За тэгээд шууд бол цагдаа нарт бол мэдэгддэг байгаа. За тэгээд цагдаа нарт мэдэгдснээс хойш мэдээж нөгөө нэг одоо юм токсик X-тэй байгаа гэдэг бүртгэл байгаа. За тэгээд дээрэс нь 19 наснда sex offender гэдэг бүртгэлтэй болсон байгаа учраас одоо Amber эмэгтэйг бол шууд шижиглээд цагдаа нар бол маргааш нь бол барьж авдаг байгаа. Amber эмэгтэйн гэрт нь очиод тэгээ машиныг цагдаа нар бол шалгадаг. За тэгээ цагдаа нар машинаас нэг юм олсон нь болохоор ер нь ингээд машинаа бол нэлээд юм сайн угаацсан цэвэрлсэн байсан. За тэгээд мэдээж нөгөө цагдаа нарт байдаг люминал гэдэг бодис ашиглаад одоо цус одоо хэдий угаасан ч гэсэн тус байгааг бас харж болдог тийм шингэн байс цацчаагаад одоо цус байгааг бол олж мэддэг. За тухайн цусыг бол мэдээж шалгаж үзэхэд бол одоо X-ийн цус байгааг бол олдог. За тэгээд цагдаа нар бол ингээд одоо гарцаагүй баримт нотлохотой болсон учраас одоо Amber бүсгүйг бол баримтчилдаг байгаа. За баримтлагдсныхаа дараа бол өөрийгөө одоо бүх одоо хийсэн гэмтэргүүдээ бол илчлээд одоо тухайн эмэгтэйг бол хаана хайснаа бол хэлж өгдөг байгаа. За эмэгтэй бол хүчрхийлүүлсэн, зодуулсан, за маш олон утганы сарвтайгаар бол олддог. За тэгээ олдогтой болохоор тухайн эмэгтэй бол өөрийгөө одоо нэлээд юм хамгаалсан уул мөрөл биенд нь байсан. За тэгээ зөгцсөн олдохдоо хөл нь одоо хоёр хөлийг нь хүлцэн. За тэгээ палаж болон левч нь ингээд дэшээ сөхцөн байдалтайгаар бол маш харамталтай дүр зурагтай олддог байгаа. За тэгээд өөрийнхөө одоо X-ийг он цэрцгээр хүчрхийлэн алсан учраас одоо шүүхээс бол Amber бүсгэд бол цаазаар авах ял өгдөг. За тэгээд тухайн цаазаар авах ял өгөх хүртэл одоо эргэтэл байгаад байгаа шүү дээ. За тэгээд 2003 оноос хойш ер нь бол хоригдоод 20 оноос эхлээд бол Amber бүсгүй бол дааврын эмчилгээ хийлгэж хийсэн байгаа. За мэдээж өөрийгөө нөгөө
цаа зээл авсан үхээ мэдж байгаа учраас үхээсээ өмнө бас өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх гэж би бол ийм даавар эмчилгээ хийлгэж байгаа гэж бас хэлсэн байдаг. За тэгээ 2020 оноос 2022 он хүртэл бол даавар эмчилгээ хийлгээд эмэгтэй болж өөрчлөгдөд нэрээ хүртэл зайсан нь бол Amber гэдэг нэртэй болсон байгаа. Тэгээд гэмт хэрэг үйлснээс хойш 2023 оны 1 сарын 3-нд буюу одоо гэмт хэрэг үйлснээс хойш 20 жилийн дараа цаазаар ахуулсан байгаа. За тэгээд ингээд цаазаар ахуулсан нь бол түүхэндх одоо хамгийн анхны трансгендер эмэгтэй болсон байгаа. Тэгээд ямар ч тийм 18 эмэгтэй нэгд бол Amber эмэгтэй бол бат тийм хэлээ. Тэгээ сонирхолтой байх гэж бодоод оруулсан. За тэгээд түүний сүүлийн үг нь болохоор миний юу хийсэнд бол намайг уучлаарай. Би бол маш одоо юм хайрламар юм халамжтай хүн шүү гэж хэлсэн. За хамгийн сүүлийн хоолоороо болохоор cheeseburger, за шарсан төмөс, гүзээлцэнтэй milkshake, за тэгээд M&M гэсэн амттнуудыг бол идээд ер нь бол цаазаар ахуулсан ийм эмэгтэй ахны. За дөрөвт эмэгтэй маань болохоор Newton гэдэг эмэгтэй байгаа. 1965 онд бол Техаст төрсөн. За тэгээд Newton бол нэлээд багтаа буюу бараг 15-наас хүрээгүй байхдаа Jan гэдэг залуутай бол суудаг. За тэгээ 15-наас бараг хүрээгүй байхдаа хүүгээ төрүүлээд 1986 онд 21 настайдаа бол охиноо төрүүлээд ингээд дөрүүлийн хамт амьдардаг байсан байгаа. За тэгээ амьдарч байгаад 1994 онд одоо 3 сард Newton гэрийнхэн 3 гишүүнд бол амь насны бүрэн даатгал хийж одоо маш их мөнгө төлсөн байдаг даатгал. Тэгээ амь насаа алдвал нэг гишүүнээс нь $50,000 авахаар ер нь бол хэмжээний даатгал хийлгсэн байдаг. За ингээд даатгал хийгдснийхаа дараа 2-7 оны дараа 1987 оны 4 сарын 7-ны өдөр Newton-ы нөхөр Adrian бол толгоондоо буудуулсан байдалтай том өрөөний бодон дээр хоёр хүү болон охин нь болохоор өөрсдийнхөө өрөөнд бол унтж байхдаа бол буудуулсан байдалтай байгааг бол Newton олсон гэж цагдаа нарт мэдэгддэг. За тэгээ цагдаа нар ирээд ер нь яасан бол танай нөхөрт юм өрш онцонтой хүн байсан үгийг асуухад Charlie гэдэг одоо юм харт амьд наймаалдаг хүн байгаа. Тэгээ манай нөхрөөс бол маш их хэмжээний мөнгө зээсэн. Тэгээд тэр мөнгөө одоо өгч чадахгүй учраас бол манай нөхөр хоёр хүүхдийг алсан байхаа гэж хэлээд өөрөөсөө хортуулахыг бол хүсдэг. Тэгээд цагдаа нар бол мэдээж энэ мэдүүлгийг авсан ч гэсэн мөрдөн байцаалтынхаа явцад одоо нөхөр хоёр хүүхдийг нь буутсан бууг бол Newton-ы нэлээд ойрын хамаатны хангирт толноосон байгааг болдог. За тэгээд дээрэс нь 2-7 хоногийн өмнө маш одоо өндөр дүнтэй амнасны даатгал хийгдсэн байгаа учраас Newton-ыг бол энэ гэмт хэрэг хийсэн байна гэд 1987 оны 11 сарын 17-нд бол таазын ял авдаг байгаа. За тэгээд таазын ял авснаас хойш 18 жилийн дараа 2005 оны 9 сарын 14-нд бол цаазаар ахуулдаг. За тэгээд цаазаар ахуулахаас өмнө бол Newton ямар нэгэн одоо хоол, спешиал хоолоо бол захиалаагүй. За тэгээд бас хамгийн сүүлийн үгээ хэлээрээ гэхдээ толгоогоо тохиод үгүй гэж толгоогоос ихсрээд үгүй гэж хэлдэг. За тэгээд ер нь бол хүн хөлтлээ Newton би одоо нөхөр болон хоёр хүүхдээ бол алаагүй өөр алсан хүн байгаа. Гэтэ одоо тэрийг бол бурхан л мэдж байгаа хаа гэж ер нь бол хэлсэн байдаг байгаа. За дараагийн 5 дахь эмэгтэй болохоор Kimberly McCarthy гэдэг эмэгтэй байгаа. 1961 оны 5 сарын 11-нд төрсөн, Техаст төрсөн. За тэгээд сүүлд ер нь нас бэн гүйцснийхаа дараа Далласт бол суурьшин амьдардаг болсон юм эмэгтэй байгаа. За ахлах сургуулаа төгснөхийн дараа McCarthy болохоор ахмад насны одоо хасрамжийн газар зөвлөгчээр ажиллаж эхэлсэн байгаа. За ажиллаж байгаа үедээ болохоор Aaron гэдэг залуутай суугаад нэг хүүтэй болсон. За тэгээ 1990-ад оны ихээр McCarthy бол харт амьханд бол маш ихээр донтож эхэлдэг. За тэгээ ихээр донтож эхлснийхаа дараа 1900 одоо 90-ад оны дундуур бол донтолт нь ихсээд одоо тухайн харт амьхныхаа одоо мөнгийг авах боломжгүй одоо мөнгийг олох боломжгүй байсан учраас McCarthy бол ер нь тэндээс үл тийм одоо хулгай хийж эхэлсэн байдаг байгаа. За ингэж хулгай хийж явж байгаад 1997 оны 7 сарын 21-нд бараг одоо харт амьханд донтсноос хойш 7 жилийн дараа өөрийнхөө хөрш болох одоо 1926 онд төссөн одоо тийм хөгшин настай хүнийд бол ордог. За тэгээ ороод бол мэдээж тухайн эмэгтэй бол нэлээд бас юм профессор хүн байсан учраас мөнгөтэй. Тэгээ тэрийг нь мэдж байгаа учраас ордог. За тэгээд орохдоо болохоор ингээ жоохон эсэн чихэр сахар одоо зээлээ одоо төр байна уу гэд одоо гуугаад ордог. За тэгээд эмэгтэй учраас эмэгтэй бод нөгөө хөшин учраас бол зүгээр юуж бодохгүй оруулдаг. За тэгээд гэртэн орсныхаа дараа болохоор McCarthy бүгд эмэгтэйг болохоор 5 удаа том утгаар
одоо гутгалаад лааны том одоо юм хуучны суур цохиж эмэгтэйг бол алдаг байгаа. За тэгээд тухайн эмэгтэй бол нэлийн юм олон бас юм алмазан бөгчтэй байсан. За тэнийг алмазан бөгжөө зүүцсэн байсан учраас тэр алмазан бөгж нэг гарахгүй байсан. Тэгээ авахын тулд одоо хурууг нь бол бас хэргийн газар дээр бол тасцсан байгааг бол олдог байгаа. За тэгээд өөрийнх нь битэн байсан одоо тэр бөгж мөнгө төгрөгнөөс гадна төрөвч бол Mercedes-Benz марка автомашиныг нэг нь бол хулгайлаад явдаг. Тэгээд хамгийн түрүүнд нөгөө алмазан бөгжөө зараад хар тамхи худалдаж авдаг. За тэгээд гэмт хэрэг үйлснээсээ хойш нэгэн өдрийн дараа бол Маккарти бол угаасаа баригддаг. За тэгээд яаж баригдсан бэ гэхээр нөгөө нэг бүүд эмэгтэй гэрээс олцсон аллахын одоо зэвсэг болох одоо хутаг лааны суур гэх мэтчдэн зүйлүүд дээр үлдсэн байсан. Цусны талбаар нь бол эмэгтэйг олдог. За тэгээд дээрэс нь нөгөө бүүд эмэгтэй хулгайлж авсан төрөвчн нутгийн картнаас нь тухайн картаар болохоор архины дэлгүүрүүдээс ингээ худалдаа авалт хийгээд байсан учраас ер нь бол хардаас нь мөшгөж байгаад бол маш олон хангалттай нотлох баримт байсан учраас Маккарти эмэгтэйг бол нэг удаагүй баривчилдаг байгаа. Тэгээ мөрдөн байцаалтын үеэр болохоор нөгөө ДНХ өгсөн байсан. За тэгээд 1988 оны 12 сард болсон бас 81 настай бол 85 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн хэрэгээр бол бас ингээд холбогддог. За тэгээд хэдий тэр хоёр эмэгтэй алсан хэрэгээр ял аваагүй ч гэсэн Маккарти эмэгтэй бол 1988 оны 11 сарын 24-нд бол цаазаар ахуулах ял бол авдаг байгаа. За тэгээд 2013 оны 6 сарын 24-нд бол цаазаар ахуулах одоо өдөр нэрээд цаазаар ахуулдаг. За тэгээд сүүлийн хоол бол ямар нэгэн хоол захиалаагүй. За тэгээд хамгийн сүүлийн үгээ хэлээрэй гэхэд энэ бол одоо хожигдол энэ бол лос биш ээ. Энэ бол одоо ялалт. За тэгээд намайг одоо хаашаа явж байгааг та нар мэдж байгаа. Тэгээд би бол одоо Иесус дээр очиж гин. Тэгээд итгэл найдвараа битгий алтаараа бүгдэнд нь хайртай шүү гэдэг үгийг хэллээд 2013 оны 6 сарын 26-ны өдрийн одоо 6 сарын 37 минутанд бол цаазаар ахуулсан байгаа. За тэгээд ийм цаазаар ахуулсан аимшигтай гэмт хэрэг үйлцэн 5 эмэгтэйн талаар ярьлаа. За тэгээд 7 сарын 25-ны байдлаар одоогийн байдлаар 46 эмэгтэй бол Америкийн нэгдсэн улсад бол өөрийнхөө одоо цаазаар ахуулах ял авсан. Гэхдээ өөрийнхөө одоо цаазаар ахуулах өдөө бол мдээгүй хүлээж байгаа гэсэн юм тоо баримт бол байна. За одоогийн байдлаар л 2028 оны он хүртэлх цаазаар ахуулах хүмүүсийн жагсаалт бол гарсан байгаа. Тэгээд жилд ойролцоогоор нэг 10-аас 15-аад хүн бол цаазаар ахуулах одоо тэм жагсаалтанд байсан учраас ер нь ойролцоогоор 40-50 хүн бол одоо хизээ өөрийгөө яаж өгөх юм мэдээдвэл амьдарч байгаа гэсэн үг. Тэгээд ямар аимшигтэй вэ гэдгийг бол бүр төсөөлөгч байна. За тэгээд хүмүүс ер нь бол одоо тэгээд нөгөө ихэвчлэн бас судалгаагаар харахад өдөр хоног өнгөрөх тусам ер нь бол юм хоол унднаас гардаг. За тэгээд уушлалгүйдэг залбирал үйлдэж ер нь бол их хилдэг гэсэн. За зарим нь бол тэгээд нөгөө энэ цаг хугацаагаа хүлээж чадахгүй сэтгэл зүйн асуудлаа бол бүр дийлэхгүйгээр амиа хорлдог гэж байгаа. За одоо тэгээд 2025 оны хамгийн наан хуваартай байгаа хүн бол 2025 оны 7 сарын 31-нд цаазаар ахуулах хуваартай байгаа Эдвард Закарзевский гэдэг залуу байгаа. 1994 оны 6 сарын 9-нд эхнэр болон 2 хүүхдээ хариус цэцгээр хөнөөсөн хэрэгт буруутгах цааз ял авсан. За тэрнээс хойш ойролцоогоор бараг 30 гаруй жилийн дараа хуваар нь гараад одоо ингээд өөрийгөө одоо өгөхийг одоо л мэдтэн юм хүн байгаа. Тэгээд тухайн залуу бол одоо өөрт нь 1-7 хоногч хүрэхгүй амьд явах хугацаа байгаа гэдгийг мэдээд бол одоо хоригдож байгаа гэсэн үг. За тэгээд Америкийн нэгдсэн улсууд бол ер нь цаазаар ахуулах ял авсан хүмүүс 15-аас дунджаар бол 15-аас 20 жилийн дараа бол цаазаар ахуулгаа гэсэн иймэрхүү судалгаанууд байдаг бахны. Тэгээд энэ удаагийн дугаараа өндөрлөе. Тэгээд манайхан дараагийн бичлэг бол нэг удахгүй орох учраас subscribe дараад хүлээж аваарай. За тэгээд баяртай.